За сайн байцгаана уу, энэ дараагийн цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаар маань 2 дахь дугаар. Бас үзэсгэлэнтэй бүсгүй ирсэн байна. Би ер нь ихтэй зочдыг буруу сонгоод байгаа гэж орлогч. За Эхний зочноороо би оюун цэцэг буюу сэтгүүлч эмэгтэйг ураад авчирсан найзаагаа. Гэтэл 2 дахь зочин маань одоо Монгол улсын үндэсний номын сангийн захирал Болорч цомын хошоо шагнал таныг гоншин дуусгаа. За тэгээд Монголын зохиолч төвлөрийн орны удирдах зөвлөлийн дарга. За хаа нэг үндэсний телевизийн бас нэвтрүүлэг хөтлөж байгаа тийм шүү дээ. Хөтлөгчөөр суудаг. Та амжиж байгаа юм ер нь? амжилт ш. За ийм сайхан бүсгүй ирсэн байна. Тэгээд хичээ орлогчдоо одоо хөтлөгчөөр суун гэхээр миний инээд өрөөд болдгоо. Хин хөтлөх юм бол хин зочин болох юм бол гэдэг шиг. Яг өндөө бол би зочин байгаа үү? Тийм та бол зочин тийм. Тэгэхээр ажил даалгаж өгөх гэж байгаа юм бах гэж бодлоо шүү дээ. За тэгээ хоёлаа өнөөдрийн сэдв бол хоёлаа манай номын сангуудыг их андуурдаг штеп. Үндэсний номын сан буюу Монголын одоо бичиг соёлын хамгийн одоо дахин давтагддаггүй сан хөмөргийг 3 сая гаруй судартай энэ том одоо оюуны их хөргөөг удирдах байгаа эгч маань бол ич орлогч байгаа. За манайх бол Нацаг доржин нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан буюу яг нийслэлийнхаа дүүргүүдэд байршдаг нийслэлийн иргэдийг одоо соёл мэдээлэлээр хангах зорилготой ийм байгууллага. Тэгэхээр нөгөө төв үндэстний гэхээр андуураад байдаг. Хотын Төв номын сан гэхээр намайг үндэсний номын сан руу авчдаг. Тэгээ яг тантай уулзъя үндэсний номын сан гэхээр манайх руу авчдаг. Гиснес шинэ номын сантай болсон. Тэгжээ. За ямар вэ? Жаргал зовлон юу вэ? За шинэ номын сангийн барилгатай болох гэж ажил авсан цагаас ахуулаад их хүсэж мөрөөдчихсэн. Тэгээ хүссэн юм хүзүүгээр гэдэг болцсон. Одоо бол шинэ барилга, шинэ салбараа хүлээгээд авчихсан. Номын сан болгож одоо яг горимд нь оруулах ажил үргэлжилж байна. Энэ бол мэдээж хэрэг их нүсэр ажил. Тийм учраас одоо 534 мянган ном хэвлэлийг үндсэн салбараас зөөс дандаа орчин үеийн ном хэвлэлүүд шүү дээ. Тэгээд үндэсний номын санд хуучин үзүүлж чаддаггүй байсан хүүхдэд үйлчлэх одоо үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй яригддаг үзүүлэх үйлчилгээ, гэр бүлийн уншлагын танхим, ахмадын уншлагын танхим гэх залуучуудын уншлагын танхим, үндэсний цахим сан хөмөргийг одоо бий болгох, үндэсний датад хөрвүүлэх ийм ажлууд бол яг одоо л бүрэн утгаараа ажиллах хүчин чадалтай болж байгааг харж байна. Үндэсний номын сан чинь одоо хуучин 1951 онд баригдсан байшин маань ердөө 500 мянган ном хэвлэлтэй байхаар баригдсан. Тэрнээсээ бол даацсан 7-8 дахин ихтер явц тийм ээ. Тэгээд үзүүлж байгаа үйлчлэгээ маань бас хоцрогдсон байсан. Тэ дор хаяж л одоо манай хуучин номын санд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүний тэрэгцэр явах замгүй байх жишээтэй шүү дээ тийм ээ. Тэр бүхнийг одоо бүгдээрингийн сонсголын бэрхшээлтэй хүнд яаж үйлчлэгийн харааны бэрхшээлтэй хүнд яаж үйлчлэгийн оюуны бэрхшээлтэй хүмүүсийг ч гэсэн онцгой хэрэгцээг бүтэн хангах уу гэдэг талаас. Тэр одоо бол бид нар яг тэр хуучин үзүүлж чадахгүй байсан доголдчихсэн бүх үйлчлэгээнүүдээ бүгдийг нь үзүүлэхээр ийм хүчин чадалтай ажиллаж байгаа. Энэ бол бидний хамгийн том баяр, хамгийн том багтал. Тийм. Хотын төвд амьдарч байсан хотын түүх соёлыг тээж оюун санааг дурсамж ой санамжийг тээж хадгалж байгаа байшин барилгын нэгд бол яг үндэсний Төв номын сан маань орж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө шинэ номын сантай болох сургаар бол үнэн худлан мэддэхгүй маш их мэдээлэл явсан, нураагдах нь өөр газар очих нь за зарим бүр ич орлоо зарсан бай. За тэгээд юу судар номуудаа үнэлж баршгүй энэ ховор судар номуудыг зөөлөө машинаар зөөчлөө гэсэн яриануд хүртэл гарч ирлээ л да. Тэгэхээр чимээгөө суугаад байсан. Энэ дээр та тайлбар өгөөч. Одоо яг судар номууд маань хаана байгаа юм бэ? Энэ байшин барилга маань хэвээр үлдэх юм уу? Нураагдах юм уу? Тийм. За одоогийн байдлаар бол одоо нураана гэсэн ямар ч дэд байгууллагын шийдвэр буюу ямар нэг тийм хар хүчин зүйлсийн нөлөө бол ирээгүй мэдэгдээгүй байна. Номын сан чигээрээ үлдэнэ гэдэг дээр үндэсний номын сангийн ажилчид болоод уншигчд маань бат итгэлтэй байж байгаа. Ягаад гэх юм бол энэ хуучин номын сан маань өөрөө үнэхээр л одоо номын сангийн зориулалтаар баригдсан Монголын хамгийн анхны бөгөөд барилгынхаа хувьд ч гэсэн түүхэн барилга болсон, соёлын өв болсон ийм байгууламж. За номын сандаа бол бид нар монголчуудын оюун санааны үүх түүх, оюун санааны архив сан хөмрөг болсон
монголчуудын оюун санааны тусгаар тогтнолыг энэ байшин хадгалж яддаг өөрөө. Тийм болохоор зэрэг Монгол түмний оюун санааны гол тусгаар тогтнолыг хадгалж байгаа Номын сангийн барилга маань Номын сан чигээрээ уншигчдаа үйлчлэнэ гэсэн ийм бодолтойгоор ийм одоо хөгжлийн зурагтайгаар үйлчлэгээ үзүүлсэн хэвээрээ байна. Үндсэндээ бол Номын сангийн үндсэн архив, сан хөмрөгийн одоо архив за 1500 гар бичмэл барын ном судрууд за нөгөө хэвлэгдэж байгаа Монгол улсад хэвлэгдэж байгаа материал болгоноос цаасан материал болгоноос бид нар нэг ширхгийг авдаг үндсэн архив нь. За дээрэс нь эрдэм шинжилгээний бүтээлүүд, эрдэм шинжилгээний уншлагын танхим маань бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаад Номын сан чигээр одоо ажиллаж байна. Бидний зөөж аваачсан 534 мянган орчин үеийн ном хэвлэл болвол яг шин салбартаа бүрэн үйлчлэгээ үзүүлээд ингээд байж байгаа. Тэгэхээр Номын сан баяжсан гэсэн байр сан хөмрөгийн хувьд бол тий. Бид нар үлдсэн одоо энэ хуучин Номын сангаа сонгодог утгаар нь сонгодог Номын сан гэж нэрлээ. Дэлхийн Монгол судлалын төв Номын сан болно гэдэг их гоё том амбицтайгаар энэ байр байшингаа цаашид яаж засах уу, яаж одоо сан хөмргөө тэнцвэртэй аюулгүй хадгалах уу, яаж энэ сан хөмргөө дэлхийн монгол судлаачдын анхааралд өртүүлэх үү, монгол судлаачдыг яаж энэ байшиндаа татаж ирэх үү, эндээс яаж шинэ монгол судлаач залуу эрдэмтдийг төрүүлэх вэ гэдэг шал ондоо юм бодоо явчих. За альбиасны тайлбар авлаа. Баярлалаа. Баярлалаа. Би ч гэсэн нэрээ бас их ажилтаа байжгаад хүмүүсийн ярьж хөөрөөд хардаж сэрдээд байгаа олон асуултад хариу өгч чадахгүй байсан юм биш үү? Одоо бодож байхад. Юу нэг зам дээр явж байхад хүмүүс нөгөө монголчууд ярьдаг штэ сургаар гэд тий. Тэгэхээр одоо хүний нэр төр гэдэг ч юм уу альбом байгуулагч гэдэг юм. Хүний нэр төр гэдэг бол нөгөө амнаас нь илүү үнэтэй зүйл байдаг. Тийм учраас би бол одоо ялангуяа эмэгтэйчүүдийнхаа соёлын салбар удирдах явж байгаа эмэгтэйчүүдийн тэр доор нь хариугаа өгөөд бусдад бол ингээ нэр төр гэдэг чинь хамгийн хайрын зүйл шүү дээ тий. Эрхэмлэндээ бусдын нэр төр альва асуудалд юу н улс төр урлаг соёл гэлтгүү дээ. Ир эмч гэлтэхгүй хүний тухай муухай зүйл явж байвал их сурвалжтай амир нь ороод үзчих. Их сурвалжтай мэдээл олоод авчвал аль алиндаа илүү сайн байх болов уу гэж боддог. За дараагийн сэдвч гэжтэй одоо бас сониучрхан асууя. Монголын зохиолчдын эвлэгээ төрийн бас байгууллага байгаа. Маш том тийм ээ. Тэгээ ер нь бол монголчууд чинь ингээл эрдэм номтой зохиолчд, яруу найрагч, багш гэл ноёны салбарт ажил эрхэлж байгаа хүмүүсээ их хүнлэн дээдэлдэг. Тэгэхээр Монголын зохиолчдын эвлэгийг аваад одоо ажиллаад миний санаж байгаагаар бол та яг нөгөө Монгол тархсан энэ хүмүүсийг одоо уран бүтээлчтэйг авчирж бас хурал зөвлөгөө хийж, уушлах хийжсэн санагч байна. Ер нь ямар бодлого баримталж зохиолчдыгаа ямар чиглэл рүү авч явж харж байгаа. За Монголын зохиолчдын эвлэл гэдэг оюун санааны бас нэлээд олон урт удаан жилийн түүхтэй 95 жилийнхаа бид нар өнгөрсөн онд тэмдэглэсэн тийм ээ. Ийм байгууллага байна. Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн орчин цагийн утга зохиолын түүхийг бичиж энэ орчин цагийн утга зохиолын түүх нь өөрөө монголчуудын оюун санаа дэлхийн нийтэд хаах нь яваа юм бэ гэдэг баримжаа болж ингэж ирэх хүртэлх түүх гэдэг бол цагаан цаасан дээр хараар бичигдэж үлдээсэн түүх. Чи өөрөө зохиолч хүний хүүхэд. Тийм болохоор зэрэг утга зохиол оюун санаа ямар хүчтэй болохыг хүмүүст нийгэмд үзүүлдэг нөлөө нь уран зохиолын нөлөө ямар их эрч хүчтэй болохыг чи бол хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ийм байгууллага байгууллагыг бий болгож байгаа бүтээгч хүмүүсийг удирдна гэдэг бол өөрөөс одоо гарахааргүй том эрч хүчийг шаарддаг ажил. Монголын зохиолчдын эвлэлийг ямар байдалтайгаар удирдах яаж авч явах хэрэгтэй юм бэ гэдгээ бол их хурлынхаа үеэр тэргүүнээ сонгох их хурлынхаа үеэр нээлттэйгээр хэлэлцүүлээд за энэ ярьж байгаа хүний бодлоо зөв байна шүү гэдэг үндсэн дээр л манайх ч олонхороо шийдвэр гаргаад удирдах зөвлөлийн дарга сонгодог. За би тэгээд яг тийм олон зохиолч нөхдийнхөө итгэлийг аваад удирдах зөвлөлийн дарга нь боллоо л доо. Миний дэвшүүлж байгаа санаа бол за хэдүүлээ энэ тогоон дотроо хөлөөж илцээд үг хэлээрээ толхилцаад байх ш. Дэлхийн рүү нүе бид нүүдэлчний утга зохиолыг авч явж байгаа хүмүүс шүү. Энэ нүүдэлчний амьдрал, нүүдэлчний оюун санаа гэдэг бол дэлхийн нийтэд хамгийн чухал судалдахуун болохоор судлууштай. Энд чи одоо Pax Mongolia гэдэг шүү дээ. Монголын их амар амгалан. Тэгвэл тэр Монголын их амар амгалан чи Монголын оюун санааны хаана ногтчиход байгаа юм.
тэрийг дэлхийн нийтэд гаргая гэдэг тийм л одоо гол зүйл дээр акцент өгч байгаа. Зөв. Одоо ингээл эхний зочинтойгоо ч ярьж байлаа л да. Бидний гол нөгөө хүрэх гээд байгаа зүйл маань бол замын хөдөлгөөнд оролцож байгаа. Магадгүй ажил дээр, магадгүй гэртээ FM радиог энэ дэлгүүн дээр тааруулаад сонсож байгаа хүмүүс. Тэгэхээр сая бид нэр дэлхийд даяараа нөгөө пандемик, ковидын үедээ цар тахлыг 2 жил гэртээ даван тууллаа. Тэгээ энэ үед хүмүүс бол маш их зүйлийг ойлгож авсан баг. Зарим нь монгол хэлээ сурж байна гэж. Зарим гэр бүлтэйгээ илүү ойрхон болж байна. Зарим нь эрүүл мэндийн тал дээр бас ойлголттой болж байна гэж. Тэгээ эндээс үзэхэд ер нь хамгийн сүүлд нь бол нэгнээ хайрлах тухай, нийгэмтэйгээ үнэт цагийг өнгөрөх тухай гэж ярьж байна шүү дээ. Энд таны маш гоё миний нэг дуртай бүтээл төрсөн. Итгэсээр явахыг хамаг сайхан бол тийм дуу боллоо. Дуу болсон шүү дээ. Тэгтээ надад бол нөгөө таны яг уншиж байгаагаар таалагддаг байхгүй. Тэгээд итгэсээр явахыг магадгүй ингээ замын хөдөлгөөнд хүмүүс маш их уур бухимдалтай оролцож байна. Нийгэмдээ хүлээцгүй байдлын улмаас эсвэл аваар гэдэг юм уу хин нэг гэмтэх те ийм юмнууд гарч ирдэ. Тэрний цаана юу ногдож байгаа гэхээр өөртөө итгэх гэдэг юм уу, хин нэгэнд итгэх гэдэг юм уу, амьдралд итгэх. Тэрийг алдчихсан тэр уур бухимдал нь магадгүй буруу үйлдэл хийхэд хүргэдэг ч юм уу. Тэр та энэ бүтээлд хүрэх одоо үйл явц ер нь та өөрөө итгэсээр явахыг хайргин гэдэг лөө. Тэр бүтээлийг төрөх ер нь итгэлийн тухай гоё ярилцсан байлаа. Итгэл гэдэг чинь одоо бидний хамаг юм шүү дээ. Альваад итгэх итгэлээ алдчих юм бол бид нар сүлжийн тулах цэгээ нурааж ял гэсэн. Тийм шүү дээ. Тийм болохоор зэрэг би бол итгэл гэдэг бол хамгийн сүүлд өгдөг гэдэг үгтэй санал нийлдэг. Итгэсээр явж байгаа маань хүнд итгэж чадж байгаа маань ямарваа нэг зүйлд итгэж чадж байгаа маань намайг хүн баялгаж байгаа гэж боддог. Тэгэхээр итгэл гэдэг бол ер нь хүний гол зүйл юм уу да. Тийм шүү дээ. Шашинч ч бүхэн багшаад эхлээд итгэл одуулдаг. Христийн шашны одоо итгэгч нар гэж ярьдаг те. Тэр нөгөө итгэхгүйгээр аливаа зүйл рүү орж аливаа зүйлийг хайрлна, хин нэгэнд хандна гэж байхгүй те. Тийм ээ. Ер нь одоо ингээ бодоод байхад би өөрөө одоо жишээлх юм бол итгэлийн дуу гэдэг манаас Шарвин Сүрэнжээ ахын дунд их дуртай. Хамгийн дуртай дуу. Тэгээ өөрөө дараа нь тэр хамаг бүхэн сайхан болно итгэсээр явахыг амьдрал гин гэж яг л нөгөө тэр ковид цар тахлын үед тэр чи одоо миний л бас нэг итгэл гэж нэг юмаа л гээчихгүй холдуулчихгүй юмсан гэдэг сэтгэлээс гарч байгаа шүү дээ. Тэгээ ийм бүхэл зүйл дээр бол би итгэл гэдэг үгийг их хэлдэг. Тэгээ хүний итгэл алдчихгүй юмсан гэж бодох маань хүртэл миний амьдралын нэг зарчим шүү. Тэгэхээр бол хувьдаа л би тэгж боддгийг. Итгэл гэдэг үг өөрөө ямар юм хүчтэй юм бэ тий. Их хүчтэй үг. Их хүчтэй үгээсээ гадна итгэл гэдэг үг өөрөө юм амьд чанарт. Ямар нэг зүйлд одоо итгэхийг хүсэж байгаа бол тэр итгэлийг олж авахыг хичээж байгаа бол ямар нэг зүйлд итгэлтэй байгаа бол энэ бол амьд явна гэсэн үг. Тийм шүү дээ. Тий амьд шинж чанар байна гэсэн үг. Тийм болохоор энэ хүнтэй хамгийн их одоо холбоотой үг нь бол итгэл юм болов уу гэж боддог шүү дээ. Би энэ сүнсийг бол итгэл гэж боддог. Би нөгөө тэгж боддог байхгүй юу? Өнөөдөр маш их гэр бүл салтай. Маш их ганц үе ээжүүд, ганц үе аауд те. Тэгээд хин нэгэндээ итгэл алдчихсан. Тэгээд дараачийн магадгүй амьдралаа сонгохгүй тэр алдарсан итгэлээр орж дахиад хин нэгний итгэлийг алдах ч юм уу те. Тэгэхээр итгэл алдрах, санаатай сонсгүй итгэлээ алдах, итгэлийн алдах. Энэ бүхний дараа дахиад нөгөө амьдрах, эрч хүчээ авах, дахиад энэ амьдралыг сайн сайхан харах, дахиад өөртөө өөрийнхөө доторх хүчинд итгэх тэр итгэлээ хамгийн түрүүнд битгий алдаасаа гэж боддог. Тийм учраас нөгөө найз нөхөдтэй байна, ажлын байран дээр хин нэгэнд итгэл алдрах, эсвэл ажлынхаа одоо тэр удирдлагч байдаг юм уу тийм. Ер нь хин нэг ажилтнтай байдаг юм уу. Тэгэхээр нэг хүнд алдсан итгэлээ нэг мөсөн битгий алдаач тийм. Өөртөө итгэх, өөрийгөө дахиад итгэх тэр юм үргэлж байгаасаа гэж бодоод байдаг. Тэгээ тэр шүлэг надад их таалагддаг тийм. Тэгвэл би чамд уншиж өгье. Тэгье гэдэг. Би бас яг л ийм тухай бодож байгаа бичсэн шүлэг баха. Яагаад гэх юм бол итгэл алга болсон цагт тэгээд бүх зүйл тийм маш амархан нуран унаа. Тийм. Ямар ч том байгууламж тэр үеийнхээ хүний дотоод
гол мөн чанар ч гэсэн нурам. Тийм учраас сэтгэлээ битээ алдараа л гэж. За ингээд бүх сонсогч нартай болорч цомын эзэн ичаарлагш миний дуртай шүлэг юмч өгч байна. Баярлаа. Далавчаа сэмэртэл дэвэн дэвсээр өрний шууд одоохон ирнэ. Дагинсын уруу шиг эмзгээс эмзэг хөх яргуй мөдхөн дэлгэрнэ. Харж хагацсан ямархан тавилан ертөнцийн тойрогт ахин учрна. Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ. Бойтгны хонхоор орчлонг чимээлж жаахан хүү хөлд орно. Бор талынх нь өвс бүхэлзэж босгон цаадах чулуу намсан. Хайрлаж явхад орчлон гэгэн үлгэрийн цаг ингэж л эхэлнэ. Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ. Орой намрын хинц тог руу алсын улсыг давхаар ниснэ. Одод жингнэх анираан дарж тэнгэр тэнийн үйлсэн зайчлан. Хамтдаа туулах зам уртаа сэтгэл сэтгэлэн түшиж жаргана. Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гинэ. За баярлаа. Гоё болчлаа. Өнөөдөр яж хахад тийм гүнрэх гэдэг лээ мархиж. Намрын шаргал өдөр маш гоё шүлэг байна. Тэгээд ямар нэгэн итгэлээ алдсан бол хамгийн дөрөнд өөрөө өөртөө итгэлэл битгий алдаа тийм. Бүсэн болно гэж Хамаг хэлмээр. бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг л амьдрал гэнэ. Итгэлээ алдчих юм бол амьдрал энэ төр ер нь тийм их муха тоглоом юм шиг санагдаж шүү. Тийм. Тоглож байгаа хүмүүс шиг. Бусдад итгэлээ алдаж болно. Өөртөө л итгэлээ алдаж болохгүй тийм. Гол юм тий. Тий. За энэ одоо эхлэлний талаар саяхандаа таны нэг та өөрөө санаачилж хийв үү эсвэл өөрөө тийм контент нэвтрүүлэгт оролцсон эхлэлний тухай эхлэлмэн одоо ямар л судлаачийн хийснээр бол одоо мөхөх хэмжээнд бас орох тэр улс орнуудын нэгт орсон байна. Тэгээ манай соёлын үднэс бол нөгөө өдөр тутмын харилцан ярианд одоо нэг 30-аас дээш хувьтай гадны ил ороод ирвэл бас аюултай гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр та өөрөө одоо энэ салбарт бүрэн утгаар ажиллаж байгаа хүний хувьд юу гэж бодож байна? Таны одоо хүүхдүүд жишээлбэл гадны улс оронд боловсрал эзэмшээд тий ажиллаж байгаа. Тэгэхээр яг та өөрөө бодит амьдрал дээр таны хүүхдүүд монгол хэлээр хэр ярьдаг вэ? Өөрөө тань дээр бас хэр санаа зовдөг вэ? Тий залуучууд. Одоо монгол хэлний хэрэглээний тухайд бол бид нар бүгд одоо айдсын төгшүүрийн харанга бэлтцсэн байж байгаа тий. Монгол улс оршин тогтнох үндэс нь ер нь бол хэл шүү. Гэтэл одоо бид нар энэ гадны хэл соёлын төрмгийн давталгаанд эзлэгдсэн цайз шиг одоо тугаа өргөх дутуу байгаа шүү дээ. Бууж өгдөг цагаан тугаа өргөх дутуу байгаа. Ер нь цагаан тугаа өргөөд бол эхэлчихсэн. Энийг ер нь тэгээд хүмүүс ярихаар зэрэг их сүржигнэлээ. За тэгэл нэг монгол хэлээр аргагүй штэ. Эдгээр өөрсдөө хэл ус мэдэхгүй юм чинь монгол хэлээр энд шүлэг өчтдөг болохоор амьдрах талхныхаа төлөө монгол хэл соёл сүнлөө гэж ингэж орилоод байгаа ингээд. Монгол хэл соёлын төлөө зүтгэж яваа. Тэрэнд санаа сэтгэлээ зориулж байгаа хүмүүсийг ихэнх нь тэгж шоолдог болсон. Тэгээ гадаад хэлтэй хүмүүс нь бол боловсралтай, эрдэм мэдлэгтэй хүмүүс монгол хэлээр шүлэг зохиолоо бичиж байгаа. Монгол хэл соёлд хайртай байгаа хүмүүс бол их орхигдсон бүдүүлэг одоо ер нь бол залхаан цэрлүүлвштэй. Энэ тийм хаяж орхивштэй хүмүүс болж хувираад байгаа. Энэ бол нэг их нуугаад агч зүйл биш. Одоогийн хүүхдүүд яаж яах гэхээр гудамжинд явж байгаа хүүхдүүд бол англиар ярьж шít. Хоорондоо харилцааны хэл нь англи хэл болчихсон. За эцэг эхчүүдийн зориг тавиад сургаж байгаа хэл нь хятад хэл. Амьдрах аргатай болгож ёо гэдэг юм нь бол бүр ингээ явчихсан. Тий. Англи хэлтэй болгож байгаа нь бол бас дэвэн дэлхийгээр тэнүүчлэн явж тэнд одоо амьдрахтэй гэж бодоод ингээд англи хэлтэй болгож байгаа. Ер нь одоо хөрхийн минь монголчуудын тэр адуу малаан ургамлын сортойд бэлчээж яадаг нүүдэлчний оюун санааных нь л үндэс тэр шүү дээ. Дэлхийн нийтээр хэрхэн хэсэж амьдрахын тулд англи хэлтэй байх шаардлагатай байна. Газар нутагтаа эзэн суугаад одоо монгол нутгаас холдож хөөгдөхгүй тулд хятад хэлтэй болох шаардлагатай болж тийм ээ. Монгол хүн монгол эх орондоо эзэн байхын тухайд бол монгол хэлтэйгээ байх хангалтгүй болсон. Ийм төвшөнд хүрсэн байгаа. За үүнийг бол бодлого тогтоогчид, хууль хэрэгжүүлэгчид, дээрэс нь соён гэгэрүүлэгчид бол маш сайн анхаарч явах хэрэгтэй. Би бол монгол хэлний хүн. Тийм учраас энийг хаанч одоо хэлж
бодож за Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн хүндэт эндэр дээрээс төр засагтаа хандаж монгол хэл соёл маань ийм байдалд доройтолд хүрчээд байна. Үүнийхээ тухай тулхтай ярилцаач гэдэг санаачлах дэвшүүлж уриалга гаргаж за тэрний үндсэн дээр бол монгол хэлний хэрэглээний асуудлаар бас үндэсний чуулган хийсэн. Тэгээ одоо үндэсний чуулганаас бол зөвлөмж гарсан. За тэр зөвлөмж нь бол одоо яаж хэрэгжиж байгаа юм, ямар хүүхэн байдалтай байгаа юм бэ гэдэг дээр бол хяналт тавих үүрэгтэй хүмүүс нь бол бас ингээд үүрэг тавиад явах ёстой. Гэхдээ бол тэгж харагдахгүй байна. Номын сан бол яг энэ монгол хэл соёлын тал дээр та хоёр бол одоо маш их зүтгэлтэй ажиллаж байгаа тийм. Гэхдээ бидний энэ зүтгэл бол олныг хамарсан, нийтийг хамарсан давлгаа олж чадахгүй байна. Ягаад гэх юм бол гадны хэл соёлын энэ давлгаа маань нийт мэдээллийн хэрэгслээр хүүхдүүдийн одоо мэдээлэл авч байгаа сууг бүхэн дээр дандаа гадаад хэл дээрх контентууд хамгийн гоё, үзүүштэй, сонирхолтой, гадны одоо кино хамгийн сонирхолтой залуучуудын хувьд бид нар өөрсдөө монгол контентууд маань гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Монголын одоо хүүхдүүдэд үзүүлж байгаа юм маань, дагуулж байгаа ном маань, сургаж байгаа хичээл маань яг жинхэнэ монгол оюун санаанда эзэн болоод тэр хүүхдүүдийн дотор сэтгэлийг эзэрхийлж, дотор сэтгэлийг нь гадны олон бүтээл шиг хайрыг нь татахгүй байгаа учраас бид нэр дандаа хөөсөн байдалтайгаар ингээд газар дээрээ боохгүй дэмий одоо хүч чадал гаргаад байна гэсэн, хүчин зүтгэл гаргаад байна гэсэн. Тэгэхээр одоо бид бол энэ асуудлыг төр засгийн болоод монгол хүн бүхний уураг тарих зүрх сэтгэл рүү л хийж өгөхийн төлөө явах хэрэгтэй болсон. Тийм. Би болохоор тэгж боддог байхгүй ч орлогч. Яг энэ өнөөдөр дэлхийн хавтгаа олчихсан тий гар утсаараа өнөөдөр хүн хүссэн мэдээлэл, хүссэн хичээл үн төлбөргүй олоод үзчих болчихсон ийм нийгэмд хүн одоо 5 хэлтэй нүү 50 хэлтэй тэр хүний сонголт байх мэдээлэл их сурвалж хаанаас авч чадчих. Хамгийн гол нь энэ их хүчтэй таны хэлж байгаа шиг энэ соёлын давталгаа одоо нэг хүнийг монгол гэр гэж бодвол жижигхэн хаалган одоо монгол хэл болоод байна шүү дээ. Гэтэл тооноор нь хаяагаар ингээл Япон, Хятад, Солонгос, англи маш олон хэлний урсгалууд орж ирж байна. Тэрээр давсан соёл урлагийн зөөлөн хүчний бодлого гэж ярьдаг тийм. Тэгж юм. Тэгэхээр миний чадах зүйл би өөр дээр юу гэж боддог вэ гэхээр би хоёр хүүхэдтэй одоо хоёр хүүхэд нь бол том болчихсон. Ахлагангуудад орсон. Миний баг хүү бол цэцэрлэгт явж байгаа. Би хүүдээ ороо олгон монгол их хэл дээр үлгэр уншиж өгдөг. Гадны ч өнөө дотоодын ч өнөө ардын ч өнөө. Энэ бол миний нөгөө хүүхэдтэй тархинд нь өгж байгаа тухайн 24 цагийнхаа өгж байгаа бодит үнэтэй цаг гэж би боддог байхгүй. Тэгээ миний хүү ингээд сонсохгүй эхлээ тоохгүй юм шиг мөртлөө явж байсан мөртлөө уншаал хараа их дуртай. Тэгээ сүултээ би аль үлгэрт нь илүү хүүгээ дуртай байгааг хүртэл харж байгаа байхгүй. Тэгэхээр би аав ээж нарыгаа энэ машинд энэ долгионыг сонсоо явж байгаа хүнд үр хүүхэдтэй 24 цагийнхаа яг нэг бодиттой 20-30 минутыг зарцуулаач тий. Зүгээр хажууд нь биеэрээ орших биш тий. Би харж байгаа штэ гэх биш. Тэгээ уцаа авахад суух биш тий. Яг бодитоор харилцаанд орж, ишилээр нь ярьж, ишилдээрээ уншиж өгч энэ дадлыг өнөөдөр нөгөө яг шүд угаадаг шиг хувцас хоол иддэг шиг болгож өгвөл магадгүй хүүхэд нөгөө хятад хэл дээр сурна уу, англи хэл дээр сурна уу гэдэг нь бол арай өөр асуудал болчихж байгаа. Бид өөрсдөө нөгөө хүн болгон яруу найрагч охин байхгүй, хүн болгоо тань шиг авьяастай төрөхгүй гэдэг шиг тий. Тэгэхээр боломж мэдээлэл авах боломж сувг нь юу вэ? Тэгэхээр хамгийн гол нь юм утас гээд гарт чин дэлхий байхад ядахтаа өөртөө зориулаад үр хөвгтөө зориулаад 20-30 минут их хэл дээрээ үлгэр зохиол номж чаач. Тэгээ өнөөдөр та хоёрын ч гэсэн ярьж байгаагаас хүнд нэг бодол үлдээсэй гэж их чинь бодож байна л т. Тэгээд үнэхээр одоо бид хоёрыг энэ замын төвчрэл бөглөрөл донд бас сонсоод хэн нэг нь үнд цагаан бидний ярианд анхаарлаа хандуулад явж байгаа бол эрхэм та гэртээ очиод үр хөвгттэйгээ монгол хэлнийхээ яруу сайхны тухай ярилцаарай. Монгол хүний амь сүнс, монгол хүний дэлхийн ертөнцийн хаанч монгол гэж танигддаг зүйл бол их хэл ёс заншил. Дээрээс нь монгол хүнийг монгол хүн байлгадаг утга чанар нь өөрийнх нь
үндсэн төрлөх хэлн юм байна. Их хэл гэдэг чинь их гэдэг үг чинь одоо миний их орон их хэл гэдэг одоо ердөөс яг л та бидний үндсэн амьд явах шинж чанар гол ноён нуруу сүнс сүлдэр юм байхгүй юу. Тэгэхээр бид нар чийсэн их чарлагч. Аавын нэг аль бүтээлт гэдэг үлээ нөгөө дэлхийгээр нэг явж эрдэмтдтэй хайлаа. Дэргэдвэн байсан эцэнгүүгээд ээж аа хоёр гэдэг тий. Бидний нэг нүүдэлчдийн юмыг нэг багцалж хэлдэг. Маш олон санааг нэг хоёр хүүгээр хэлцдэг. Санаа зөв бол заяа зөв бол хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг ингээд secret гэл ном байна л да. Тэ сайн бодоод бай, сайхан бодоод бай. Мөрөөдөө бай, бизнес гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар чинь яг л тийм л хүмүүс. Нөгөө дуваа сохор 9 нүүдлийн газрыг харна гэдэгтэй адил те 3 нүүдлийн газрыг зүгээр хүслээрээ хардаг тийм оюун санаа бол монголчуудад байгаа юм л да. Яагаад тал мэт сэтгэлгээтэй уужуу сэтгэлгээтэй гэдэг байгаа юм бэ гэхээр зэрэг монгол хүний өөрийнх нь нүүдэлчний соёл иргэншлийн онцлог нь бүх зүйлийг том утгаар нь харах. Чиглэгч тий. Одоо бид хэдийгээр жалгын нэг таран нутгалдаг боловч дөрвөн улирлынхаа шинж чанарыг дагаад дэлхийн ингээр нүүдлэх чадaltaй хүмүүс. Газар дэлхийн хаан ч монгол хүн дасан зохицох тэр чадвар нь авьяас нь нүүдэлчин цуснд нь байдаг. А яг түүнтэй адилхан монгол хэл бол бүхий л одоо хэл рүү хөрвөж чадах. Үнэхээр одоо нүүдэлчний язгуур соёлтой том хэл багхгүй. Гэтэл яг цөөхөн хүн ярьдаг учраас бид нар тэр цөөхөн хүний хэрэглээнд нь болоод монгол хэл өнөөдөр мөхөж байгаа хэлний тоонд орж явж шít. Тийм. Устдаж алга болох хэлний тоонд. Тэгээд хүүхдийнхаа эхлэлийн асуудалд санаа зовж багшд даатгаад үлдээх бус. Өөртөө оролцох хэрэгтэй. Төрд даатгаад үлдээх бус, сургууль даатгаад үлдээх бус. Өөрөө оролцох хэрэгтэй тэр хүний. Чиний бүр яг өөрөө чинь одоо хүүхддээрээ хэрэгжүүлж байгаа хүүхдтэйгээ байгаа тэр үлгэрийн цагийг бол бид нэр сэргээх ёстой л доо. Би номын сан дээрээ сэргээсэн байгаа шүү дээ. Үлгэрийн цаг. Өдөр бол үлгэрийн цаг гээд бид нар үлгэр уншиж өгдөг ярилцсан. Анзаарсан зүйл чинь тэр байгаа байхгүй. Үлгэр уншиж өгнө, үлгэрээр одоо хүмүүжүүлнэ гэдэг өөрөө маш чухал зүйл. Одоо бид нар бол жишээ нь хүүхэд саатуулах өрөөтэй одоо шинэ номын сан гэсэн салбар дээр гэр бүлийн уншлагын танхимтай. Одоогийн хүүхдүүд ердөөсөө нэг 30 минут тогтвортой сууна гэж бол ерөөсөө байхгүй болсон. Аргагүй үзэж байгаа юм тийм байгаа даа чинь тий. Богисол энэ сонсож байгаа юм тий. Бүх юмнууд нь сон. Тийм учраас одоо нэг хүүхдүүдийг ингээд анхаарал төвлөрдөг болгож сургах нь нөгөө монгол хүний уучин ухаан энэ төр гэдэг чинь одоо алга болж байна гэсэн үг шүү дээ. Монгол хүний төв чигч үзэл юмд нэг хантай ханддаг ултай суйльтай гэдэг үг хэмжиж нэг багтаа. Тэр болгон чинь бүр бүгдээрээ байхгүй болчихж байгаа. Тэгээ одоо түүнийг одоо манай ээжүүд энэ тэр юу гэж тайлбарладаг вэ гэхээр одоо энэ кристалл хүүхдүүд төрөөд зинзүүийн гарч ирээд бид нар одоо хүүхдүүдтэйгээ ойлголцоход маш хэцүү боллоо гэд хүүхдүүдээ өөрөөсөө түлхээд байдаг. Тэ хүүхдүүдээ өөрөөсөө түлхээд эдгээр бүр үнэхээр ухаан гүцэгдэхгүй болчихлоо. Би өөр барахгүй нэ л гэдэг. Гэтэл болвол хүчээ дотроо багтаагаад гаргасан юм бол түүнийг цаламдаж уйж авчираад дэрэгдээ суулгах нь их хүний үүргэл болчиход байна шүү дээ. Тийм болохоор бид нар маш болгоомжтой хандаж энэ үр хүүхдүүдийн цааш нь бид дэлхийн хүн болгож болно. Дэлхийн хүн болгохын тулд гадны хэл гэдэг бол бидэнд үйлчлэх ёстой. Бидний мэдээлэл авах гол хэрэглэл шүү. Их хэл маань бол бидний оршин тогтнох үндэс шүү. Улс их орон гэдэг чинь хүртэл энэ хэл соёлтойгоо холбоотой тусгаар тогтнолын хүртэл хэл соёлтойгоо холбоотой байд юм бол их хүний хувьд, эжийн хүний хувьд бид нар их хэлээ хайрлаж гамнахад өөрийнхөө амьдралын цаг хугацаа мөч болгоныг зориулах ёстой гэдгийг бол бүгд ойлгох ёстой. Тэгээд одоо бид нар ингээ хэлэхлээр зэрэг юу яаж байна? Олон удаа би ингэж улиглаж яриад шүүмжлэлд өртөж байгаа. Итгэсээр явахыг амьдрал хийе гэж. Тэгэхээр би бол яг энэ шүүмжлэлд өртсөндөө бол ерөөсө гудаахгүйгээр дахин энийг улиглаж хэлье гэж боддог болсон. Бидний нас ч тийм болчих. Ягаад гэвэл одоо нэг хин нэг хүнд сургаал хэлдэг насан дээрээ ирж штэ. Амьдралынхаа турш туулаад ирсэн туршлагаас үцхэд монгол хэл маань та бидний амин сүнс оршин тогтнох нэг үндэс юм байна. Энийг би амьдралынхаа туршид ингээд үзээд судлаад за яг энэ юм бэ шүү гэд олчлоо. Тэгэхээр та нар маань энийг заавал амьдралаараа туршиж үзэлгүйгээр миний хэлсэнд итгээрэй. Манай хэлэх бай. Тий. Миний нэг найз байдаг юм а. Японд боловсрал эзэмшсэн бүсгүй. Тэгээ бас өөрөө шүлэг яруу найраг биш удирдах ажилладаг. Тэгээд би хажууд нь хүүхэд хүмүүжүүлэх 0-3 нас ороотой жилийн ном уншижсэн ма Япон зохиолчтой. Энэ их гоё ном байна гэж уншиж.
наадхаа нэг уншигчтэй наа чи тэр чигтэл монголчуудын хүүхдээ өсгөх арга ухааныг зүүр өгнүүдийг дэлгэрүүлсэн л байгааг ойлгочих гэх. Тэгээд би жоохон бас Япон зохиолчтой Гучиодоос арай л өөрөөх гэл үнс нэрэл тийм байна. Эрхийг сурахаар эрхийг сурах те. Тэгээд нөгөө өсгийн жаргал биш гэдэг шиг ер нь бол бид нар хүүхдийг нөгөө хайрлж гин гээд үг даахгүй болчихсон, юм даахаа болчихс хөдөлмөр даахгүй те. Тэгээ одоо энэ нийгэм ч өөрөө технологийн боол болгочлоо шүү дээ. Бүх юм бэлэн. Бие хөдлөх шаардлагагүй, тарих хөдлөх шаардлагагүй. Тэгээд бэлдэж өгнө гэдэг угаасаа тийм л байна шүү дээ. Тэгэхээр би юу ч одоо гэхээр хүүхдтэйгээ ядахтаа нэг хагасан бүтэн сайнд сайхан нэг цаг л бараг Facebook ухчаа шүү дээ Instagram тий. Тэгний ороос ах уул ус руу гараад хүүхдтэй морь өндөг юм уу? Уулаар алхдаг юм уу? Гол ус дагаад явдаг юм уу? Тэр хүүхдийг байгаль дэлхийтэй ойрхон байлгах тэр дотор эрчим хүчийг мэдрүүлэхтэй тэр нүүдэлчний тэр нэг нарийн нандин зүйлийг мэдрүүлэх гол сургаал өгөх хүмүүс нь ээж аав нар. Тэрийг бол яг сургуулиуд яг багш нар өөрхий чирээл 20 30-аар навж яваал байгаа. Гэхдээ хамгийн манайхны одоо бас яг нэг юу байна. Бид нар одоо бие биентэйгээ одоо бүр ёстой нүрээ харж агаад тулж агаад их үннийг чин шударгаар ярьдаг болмоор байна. Ягаад тэгэхээр зэрэг бид нар нэг юм юу юм хүнд муугаа харуулахгүй. Тий одоо бүгдээрээ нэг юм одоо бүр нэг яах ч гээд байгаа юм дэ одоо ямар хэрэгтэй юм одоо нэг учиргүй нэг тийм энэ орчин цагт нийцэж амьдарч байгаа хүмүүсийн дүр их хэсэгдэг болж өөрт тохиолдож байгаа энэ зовлон бэрхшээл бусдад ч мөн байгаа шүү гэдгийг одоо өдийн насанд амьдарсан хүн болгон мэднэ. Гэтэл бол одоо ердөөсөө нэг хүний зүрхэн дундуур явж байгаа зовлон нөгөө хүний зүрхэн дундуур орохгүй байх гэж байхгүй шүү дээ. Зовлон бол зовлон, хайр бол хайр, гомдол бол гомдол, жаргал бол жаргал л байдаг. Гав ганцаараа жаргана гэж ертөнцийн түүхэнд байх. Гав ганцаараа зовно ч гэж байх. Гав ганцаараа муу илүүлнэ ч гэж байх. Гэтэл бид нарын энэ нэг амьдрал дандаа юм нэг хөвсөргөн. Тэгээ бид нар өөрсдийнхөө энэ хүндийн төвийг алдаад л байна л да. За тэгээд нэг хүн муулахлаар зэрэг нийлээд муулцгаачихын, нэг хүнийг нийлээд шүүрцгээчихин, нэг хүнийг буруутгахыг гэвэл буруутгацгаачихын. Гэтэл яг цаатал дээрээ бол бид нар чинь монголчууд шүү дээ. Цааталт нь ингээл явж л байдаг байхгүй. За энэ муу ч одоо ингээд нийлж байгаа л балбичлаа да. Болохгүй юм байгаа юм да. За энэ минь амьдрах гэж бас л үзчихэл явна да. Хэцүү л байна. Хүний дотор орсон биш гэж ярьдсан чинь одоо impossible гэж яриад байна л да. Өөр нэг одоо л нэг тийм бол. Тэгэхээр бид нар одоо нэг ингээд улс их орондоо тулгарч байгаа хувь заяаны энэ хатуу тоглоомууд тэр байтугай гадны соёлын хил нөлөөнд автаж байгаа энэ айдас за дээрэс нь бол ингээд өөрсдөө ч гэсэн өөрийн мэдлгүүгээр уусан орж байгаа энэ эзлэгдэл төрөмгийллээ бол бүгд ойлгохын дээр ойлгож байгаа. Гагцхүү яаж засах вэ гэдэг дээрээ нэгдэж чадахгүй байх. Тийм болохоор зэрэг бид нар бас нэг за яг энэ нэг юмн дээрээ хідүүлээ нэг нэгдсэн байр суурьтай байж байгаа. За энэ монгол хэл гэдэг маань бол бидний хэрэгтэй зүйл шүү. За энэндээ бол хүүхдүүдтэйгээ бол монголоор ярьжээ. За гадаадд байгаа аав ээжүүд бол харин 10 жилийн өмнөхийг бодох юм бол эргэчихсэн байлээ шүү. Тэнд очиод аль болох хурдан хүүхдүүдээ англи хэлтэй, одоо хятад хэлтэй, солонгос хэлтэй, япон хэлтэй болгоод л авъя. Тэгээ эднэр минь амьдрах нь одоо эднэрийнхээ төлөө юм шүү дээ гэдэг байсан бол эргээд харахад нөгөө хүүхдүүдтэйгээ нарийн нандин зүйл дээр ойлголцоо болчихжээ. Аав ээж нь монгол хэлтэй, хүүхдүүд нь өөр хэлтэй. Тийм болохоор аав ээж хоёртойгоо хүүхдүүдийн холбогдох тийм нарийн дүт хайрын жимэн хэлтэйг нь баларчиж. Тийм болохоор зэрэг эргээд ойлгодог болсон байна. Яг түүнтэй адил бид хэд болвол за бид нар нэг хайхтар хоцрогдоод сүйд болохгүй дээ. Монгол хэлээ хамгийн сайн мэдж байгаа хүн гадны хэлийг хамгийн төгс сурна гэдгийг одоо бид нар бүгд ойлгож үзээд хэлийг нь сайн сургахын төлөө анхаарах хэрэгтэй. Манай үеийнхэн бол яг энэ нөгөө гадны хэл соёлыг маш сайн хурдан эзэмших ёстой гэдэг үзлийн золиосон. Тэгээ би ч гэсэн одоо хүүхдүүдэд маш сайн англи хэлтэй, япон хэлтэй болгох хэрэгтэй юм байна гэж бодож тэрэнд л зүтгэж явсан хүний нэг. Тэр алдааг ухамсарлаад эргээд бол би хүүхдүүдэд монгол хэл соёл маань ийм юм шүү гэдгийг бол маш хурдан хугацаанд засаж авах гэж мэрэж байгаа. Гэтэл нэгэнд алдарсан бол ер нь тэгээд алган дээрээсээ нисгээд алдсан шувуу буцаагаад үүрэнд нь оруулах бол хэцүү байдаг. Тийм болохоор зэрэг бид нар энэ үүрэндээ эргэж хорогдох сэтгэлийг нь тавьж өгөх хэрэгтэй. Тэр нь бол эх орны хайр, эх хүний хайр, эх хэлний хайр байх хэрэгтэй. Эх хэлний хайр нь юу байх юм бэхээр шилдэг сайн бүтээл төрөх.
Эх хүний хайр нь юу ах юм гэхээр их монгол хэлтэй эх оронтой нь уйж өгөх. Эх орных нь хайр юу ах юм гэхээр энэ сайхан залуучуудыг монгол эх орондоо монгол хэлээрээ монгол хүмүүстэйгээ уулзраан ололцоод сайхан амьдардаг болгох. Иймэрхэн гурван имийг шийдчих юм бол Монголын уурах тарих гоожиж Монголын энэ гэр улс ханхаарч хомиргүй, хатвчгүй, үүдгүй болох аюулаас сэргийлнэ шүү дээ. Энэ дээр би нэг гоё өөрийнхөө түүхээс ярихад би чи унгаа орс хэлтэй орс гуравт ингээд АБ өсгөө сурсан хүн. Тэгсэн нилийн их үгсгийн алдаатай явна. Тэгээ манай аав тэрийг харчихсан. Аав өөрөө горкид сурч төгссөн. Тэгээд орс хэлийг надаас илүү бүр уран зохиолоор нь ойлгож тийм татварлчихсан хүн. Тэгээ яадаг байсан бэ гэхээр надад ингээд өдрөө алгын ч юм уу за авч амжихгүй те нэг 7 хоногт 1-2 удаа тулж ажилладаг. Яаж ажиллах вэ гэхээр ийм сонин өдөр тутмын сонин тэр их гардаг гэсэн шүү дээ. Одоо нөгөө юу байхгүй сошиал цахим гэдэг юм байхгүй. Тэгээд надад ингээд өөртөө мань холбоотой юм амтны тухай, хамтлагийн тухай, соёл урлагийн мэдээнүүд ингээ хайчилдаг байхгүй. Чи нэг энийг уншаатгаарай гэх. Тэгээ хайчилж тэрийг ингээ монгол хэл дээр уншаа штэ. Тэгээ тэр ингээ их томроод яваад гэсэн байхгүй. Тэгээ сүүлдээ би чинь Сэргээ Эсэнийг хамгийн их дурлаад шүлэг яриад байхтэн. Тэгээд Эсэнийг монгол хэл дээр уншуулаад. Тэгээд тэгэл ер нь бол намайг яг баг-багаар их хэлээр минь уншуулдаг болгосон байхгүй. Дуртай ямаар нь ингээл чиглэлээ. Тэгэд их хурлын гишүүн байхад тэр завгүй мөчтэй хүртэл одоо Spice Girls, Backstreet Boys гэх тухайн гадны хамтлагууд байлаа. Тэдний хоо мэдээг монгол хэл дээр мэдээг дандаа монголоор нь уншуулна. Тийм. Тухайд бол бид нар ч сансар кабель гэл янцэри дөрөвжсэн байсан. Ийшээ яг юу болох вэ? Бид нарын энэ олон хэл соёлын төлөө хийж байгаа тэмцэл маань түүнийг бол бид нар эрдэм соёлын төлөө дэлхийн монгол хүнийг бэлтгэхийн төлөө гэдэг том малгайтай явж исэн. Энэ маань юунд хүрэх вэ гэдгийг тэр хүн харчихсан л байсан. Тэгэхээр эцэг гişийн оролцоо ямар чухал вэ гэдгийг би тэндээс мэдээд байгаа. Тэгээ ээж ороо алган чавхарлал нэрийг уншиж өгөн. Индира Гандид бичсэн. Дэлхийн ертөнц дэлхийн төрхийг сөхөн үзүүл гэдэг алдарт 3 ботно юу ч уншиж өгөөд ам би бүр ойлгохгүй шүү дээ тухайн 4-5 настай хүүхдэд. Гэхдээ тэр ингээд суурийг тавьж өгөөл явуулсан байгаа. Тийм учраас өөр хүүхдийнхаа гэр бүл толгомжоо, өөр хүүхдэд толгомжоо энэ хэлний асуудлыг бол нөгөө хин нэг нь биш. Өөртөө маш сайн тулж ажиллаарай. Өөртөө ялж өнцөгт бол их хэлээрээ ярьж чаддаг хүнийг бий болгох боломжтой шүү л гэж хэлэх гээд байгаа. Би бас яг л тэгж хэлхийг хүсэж байна. Ерөөсөө бол бид нар өөрсдөө бас юм бодоод байхнаа бид өөрсдөө ч гэсэн өөрийн мэдлгүүгээр энэ хэл соёлын түрэмгийлэлд амьдраад байгаа. Одоо жишээлбэл үндэсний байгууллага удирдаад ингээ явж байна. Би заримдаа ичдэг өөрөөсөө. Англи хэлээр одоо би тачхиндл ярьж явах хэвээр юм байна шүү дээ. Тэгтэл би бол одоо Америкт 3 жил амьдэрсэн. Тэгээ одоо ямар ч хүнтэй ингээл тачхиндл ярьж явах хэвээр байхад чадахгүй л байгаа. Тэгээ тэрнээсээ ичээд байна гэдэг чинь нөгөө өөрөө хэлний одоо ямар нэг байдлаар энэ дэлхийн хэлээр ярьж чадахгүй байгаа маань миний одоо боловсролын дутуу, миний одоо толгой бөхгөр явах нэг шалтгаан болоод байна гэсэн үг шүү дээ. Энэ маань л одоо нэг хэлсэндээ бид нарыг нийгмийн байдлаар нь одоо нийгмийн зүгээс үзүүлж байгаа түрэмгийлэл шахалт тийм шүү дээ. Тийм болохоор бид нар бол энэ бүгдийгээ одоо засаад яах ёстой. Одоо хэлтэй соёлтой залуучуудыг олон хэлний мэдлэгтэй гадаадад дээд сургууль төгссөн энэ залуучуудын нуруунд дээр Монгол орны цаашдын хөгжил цэцэглэлт явнаа гэвэл мөн тэрчлэн энэ хэлийг гадны хэлийг сайн сурсан шиг монгол хэл ёс заншлыг түүн лугаа сайн эзэмшсэн байх ёстой гэдэг давхар шаардлагыг тавьж явахгүй бол нөгөө талын шаардлага хит өндөрсөд бидний их хэлэндээ тавьж байгаа шаардлага маань хит хаягдаад байгаагаас болж бид нар дандаа өрөөсгөл нэг тал руугаа хазаасан хүмүүсийг бий болгоч. Гэтэл тэр нөгөө хоёр хөл дээрээ эгц зэрэг явж ээж бидний нөгөө гол ноён нуруу хүн гэдэг юм ёсны одоо гол сүлд чинь эгц тэгш босоо явах юм. Хэл бол хэрэглээл болчлаа шүү дээ. Гэхдээ одоо химэл оюухан гарч бүр хэлийг мэдгүй хэлээ сурах шаардлагачгүй боллоо. Тэр заяа юу интернет нь бол одоо ингээл хэлээл орчуулаад тавьдаг. Хамгийн гол нь л өөрийн хэлээр ярих. Өөрийн хэл, өөрийн
ер нь тэгээд энэ манай дээдс ямар ч мундаг байсан юм дээ. Тэгээд хилцэл байгаад байгаа штэ. Одоо бид нэр бодож ингэж уйлглахын ч одоо баг шаардлагагүйгээр те өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн өвхтөл орших төрлөх нутаг салж болшгүй ор мөнөө л гэж. Ядчил энэ дөрвөн үгийг л ингээл бодоод явж байхад хөргөгчн дээр яана. Нэрээ тийм байдаг болов уу? Үгүй ер нь хүн чинь ингээ хүн хэлхээс нааш гэдэг шиг. Наачих те. Хүсээд байгаа хүүхдээ ямар болгом байна, өөрийгөө ямар болгомоор байна. Тэр бүх юм ингээ нүдэнд харагдаг бүх газараа бичээд наагаа явчих. Биш нэр байдаг болов энэ үг тий. Яг тэгэж бодогдчих шүү. Нэр наах хэвээр. Одоо тэгээд нөгөө лоцгондог үеийн дууссан гэдээ одоо бид нарыг чинь бас их юу яах юм аа. Их шүүмжлэх юм аа. Одоогийн би ингэжсэн шүү дээ жарлаагч. Долгион ах байдаг. Инээмсгэл хамтлаа юм болоо. Дуучин. Долгион ахта нэлээд олон жилийн өмнө уулзж ирсэн юм. Тэр бас л нэг нэвтрүүлэг соёлын л асуудлаар уулзж байсан. Тэгээд тухайн долгион ах чинь бол одоо ангирмаа хөгжмийн зохиолч ангирмаа ихний ах нь тий. Яг нөгөө хотын соёл, барууны соёл гэдгийг чи одоо толь тэргийг одоо илэрхийлдэг тэр залуучуудын нэг шүү дээ. Тэгээд уулзж яхад яг би нөгөө аавыг чинь мэднэ. Тухайн үед бол ингээл тэр хоёр өөр ертөнцөөсөн байгаа байхгүй. Өөр зүйл, өөр соёлыг ингэж илэрхийлдэг. Үнэт зүйл нэр өөр гэсэн юм шүү. Тэгээд долгион ах мундаг том сэхэтэн хүн учраас ойлгоцсон харсан байгаа байхгүй. Хүн ер нь явж эргээд эцсийн мөчтөө өөрийнхөө соёл, өөрийнхөө урлаг, өөр дээр л бод юм билээ шүү. Одоо л нөгөө аав чи яриад байсан, эцгээ чи хэлээд байсан тэр соёл урлаг гэдэг юмны үн цэнийг ойлгосон шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр мянган гадны улс орны соёл, гадны их хэл одоо юу байдгийг те би өөрөө одоо бас өрний соёлтой тийм сургууль бидний ер нь үзэж байгаа бүхэл хичээл шинжлэх ухаан өрнийг л бид нар дурангаар харж байгаа шүү дээ. Тэгэхэд хүн эцсийн мөчтэй юун дээр ирдэг гэсэн чи өөр дээр их хэл дээр их орон дээр л ирж байгаа байхгүй юу? За яг энэ тийм байна. Ямар сайхан юм. Ер нь бол яг ингээд бодол нийлдэг хүнтэй хоёр үг солилцно гэдэг сайхан байдаг. Тийм луга одоо манай бид хоёрын яриаг сонсож байгаа. Бид хоёрын энэ үлгэлсэн яриаг сонсож байгаа. Замын төгжэн дээр явж байгаа. Энэ цагийг бүр хэл соёл гэдсэн сонсогчлоо. Та бүхнийг яг нэрэ хэл соёл тэгээд дээрэс нь гэртээ байгаа хүүхдүүдийнхээ хэлний асуудал дээр нэг анхаарал тавиад хүүхдүүдээ нэг сонсоод үзээрэй. Хүүхдүүд чинь монгол хэлээрээ яаж ярьж гин? Монгол хэлээ яг сайн мэдж гин үү? Тэр тусмаа бидний хамгийн гол онцлог болсон нүүдэлчин ахуйн хэрэглэх түүнүүд дээр за чөдөр тушаа ногт хазаараас ахуулаад эмэйл жирмээс ахуулаад тэр болгоныг мэдж гин үгүй юу гэдгийг та нэг шалгаад үзээрэй. За. Яруу найрагчдыг дурлал хайр дурлалгүйгээр уран бүтээл онгод тэнгэргүйгээр төсөөлхийн аргагүй лээ. Тэгэл яда дэсэгээс эхлэлтэй. Өрөнд орно гэлэхгүй бидний мөнхийн сэдв бол хайр. Тэг би ингээ харж байхад нийгэм маань өөрөө их хайраар дутаад байна уу гэж харж ин гэр бүл, өөр хүүхэд, аав ээж, хань ижил, албан байгууллага энэ бүх газар хайраар дутаад байгаа учраас ингээд өөртөө бүр өөрийнхөө хайраар хүн өрдөө дутчих штэ заримдаа. Тэгэхээр чи нарийн харсан юм шиг байна. Яа тэгэхээр зэрэг нэг тийм нүдэндээ галгүй энэ цахим хэрэглээ чинь нэг талтай их гоё сайхан зүйл холыг ортуулдаг. Нэг талтай ойрыг холдуулчихдаг. Тэгээд ингээл хамт бие наагаад байгаа мөртлөө дотор мөн чанар тэр цаг хугацаа нэг л тийм хайргүй л яваад ах шиг харагдаад. Бид нэр өөрсдөө мэдээллийн шоронд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шоронд байгаа хүн тийм гоё хайрлах хэрэгчлөлтэй байж чадах уу? Тий. Тэр хэрэгчлөөгөө бид нар мэдээллийн шоронд өөрсдийнхөө сайн дураар өөрсдийгөө хорж алдсан. Энийг бас л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хайрын тухай ярилцъя. Хайр гэдэг өөрөө мөнхийн сэдв. Хэрвээ хайргүй болчих юм бол хүнч тэр за амьд ямарваа нэг зүйл цэцэгч тэр өт хорхооч тэр ямар нэг жижигхэн хайр гэдэг юм байхгүй болчих юм бол тэр эд зүйлсээс ялгаагүй ширээнээс ялгаагүй. Тийм учраас амьд биетийг амьд гэдэг мөн чанарыг нь мэдүүлж идэг тэр бүлээхэн зүйл тэр бол хайр. Цэцэг бас хайр. Тийм шүү дээ. Хүнийг ойлгох хайр. Тийм шүү дээ. Тий. Хүний гочин сэтгэлээсээ сонсох хайр. Тэгэхээр хайр байгаа юу гэвэл байгаа. Бид нар өөрсдөө хайр үн цэнтэй гэдгийг л хүлээн зөвшөөрөхө болцъё. Тэгэхээр бидний ойлголтын гажиг байгаа үз. Одоо ч гэсэн хүмүүс бие биендээ
хിവэрэ байгаа. Бие биенээ хайрладаг хിവэрэ байгаа. ертөнцийн нөгөө үлгэрийн юм шиг хайр байгаа юу? Байгаа. Гэтэл энийг нөгөө олж хардаг сэтгэлийнхэн нүд, тэр хайраар асдаг зүрх, тэр бүгд нь өөрчлөгдөөд бид нар өөрсдөө нэг тийм жижигхэн болцсон өсөн бүрхүүлэн дотор өөрсдийнхөө зүрхийг нууж гэн, өөрсдийнхөө тархийг хийж гэн, өөрсдийнхөө нүдийг бас тийш нь ийм нэг жижигхэн хүүтгэн ханаар хүрээлүүлээд байна л. Тэгэхээр юуг аль талаас нь аль өнцгөөс нь харуул гой харагдах вэ гэд нөгөө зураг авахлаараа өнцгөө оллоо гэдэгтээ мөн адилхан бид нар нөгөөх хайрыг мэдрэх мэдрэмжүүдээ далд хийгээд хитрхи хашир ухаанаар бүх юмд хандаад итгэл найдвараа ямар нэг зүйлээс ингээд татаж аваад сугалж аваад итгэж чадахгүй болоод эхэлж гэн гэдэг маань сэтгэл хаягдчих байгаа. Сэтгэл хаягдаад ирэхлээр зэрэгэл хүн төрлөختний амин чанар тооснд булагдаж эхэлнэ. Тэгэх юм бол бид нар тэр тоосныг халдуулж хөөж агаад үнэт чанаруудаа сүнсэн ертөнцийн туйран дээрээс ч гэсэн гаргаж ирэх ёстой. Энэ л хүний голт чанар. Хүн байгаагийн маань гол утга учир шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө нэг байгаа хайраа харахгүй, үлдээж байгаа хайр үлдээж гэн гэж мэдэхгүй, ухтаж байгаа хайрыг хайр ирж гэн гэж хүлээж авахгүй болохоор бидний мэдрэмжүүд төмөршөж асраад байна тий. Тэгээ төмөршөж адгууслаг болж адгууслагаасаа ч илүү баг эд зүйлсэг болж шээ. Заримдаа ер нь хин нэгэнтэй ярихаас илүү байгаль руу гараа явчих ан амтантай орих нь илүү сайхан юм шиг тий. Тэгэд магадгүй одоо ингээд хайр гэдэг зүйл хамгийн үн цэнтэй мөртлөө бусдад өгч болох хамгийн хурдан зүйл гэж яриад байдаг мөртлөө нэг сайхан сонсчих, нэг сайхан үг хэлчих, сайхан гоё инээмсэглэх энэ болгон дутаад байдаг тий. За би танд өнөөдөр хайраа илэрхийлээд гэдэг шиг бэлэг бэлгэлчих. Тэгээ энэ би танд өмнө үчээсэн да Мартин Гайнер илүү нөгөө нэг Кьюшны нур царай болдог танд гасет явуулж ирсэн шүү дээ. Яг тэр Чамс Манур юундаа солонгосоос юм аль биесний эрэгтэйгээр үн өртүүлэгч орж ирсэн. Тэгээд номын сандаа байдгийн юм уу, явдаг йогад гэдэг юм. Нөгөө ийм цацдаг биеийн үнэрт бас биш байхгүй юу. Ингээл хоолны үнэр янз бүрийн үнрүүд бидрийг айгүй тавхдахгүй болгодог штэ. Эсвэл ингээд маш удасчихсан балкон дээр байгаа хувцж гэдэг юм. Тэрнэрөө цацдаг. Ийм гоё маш зөөлхөн үнэртэй. Хими орцсон найрлага тун багтай, эрүүл талтай гэж би бол хараад байгаа. Ийм бүтээгдэхүүнийг бэлэг болгож өгч байд. Гайхалтай юм байна. Энэ нэвтрүүлэг үнэр бэлгэлнэ гэдэг чинь хин нэг нь орж ирэхэд номын санд манай номын сангууд гоё нэртэйгээ би дөрөв чинь урж ирчихсэн. Өгөөч хайж байгаагаар явахаар өглөө хүүхдээ хөргөж өгч гэл аюу гонор гэдэг те. Аавын өнөр гэд би одоо аавынхаа өнөрт одоо урт сандаг байхгүй. 6 илүү 7 жилийн зүүдэнд орж ирсэн чинь үнрээр орж ирсэн. Яг аав юм байна. Ээжийн үнэр, борооны дараах үнэр. Үнэр бол хамгийн гоё зүйл. Тэгээд үнэр бэлгэлнэ гэдэг бол үнэхээр чухал бэлэг байна. Баярлалаа дүүдээ. Ер нь бол чи түрүү их чухал сэдвийг хэлсэн шүү. Хайр яг байгаа юм уугүй юу гэж. Бид нар энэ хайрыг өөрсдөөсөө түлхэж халдуулж огт болохгүй. Энэ хайрыг заавал хадгалж явах хэрэгтэй. Бидний хэдэн настай байх, хэн байх нь хамаагүй. Бие биенээ хайрладаг, ийм үнэр түгээдэг, хайрын үнэр түгээдэг байна гэдэг бол чи бид нар хүний үнэртэй яваагийн л нэг сайхан шинж юм да. Тэгээд өнөөдрийн Индрагийн цагтаа урьж оролцуулсанд баярлалаа. Би Индрагийн цагт ороод их гоё ярилцлага болтгоо гэхэд уучлаарай эгч нь бол баг бодлого зоригтой юм шиг орж ирж Монгол хэл соёлынхаа тухай яриа да гэж утсаа. Энэ маань их уйлгэлсэн яриа болчих шиг боллоо. Хожим би тав хүнтэйгээ уулзаад Индрагийн цагт дараа орохоор бол яруу найргийнхаа ертөнцөөр тав хүнийг аялуулна гэж бодож байна. Энэ бол яруу найрагч хүний хувьд сонсогчдод өгч чадах миний хайр, миний үнэр, өөрийн үнэр. Тэгээд дараа дахиж уулзнаа дүүдээ. За тэгээд нэвтрүүлгийн маань шимтэн сонссон бит хоёрын яриаг чин сэтгэлээсээ сонссон бүх уншигч нартай сонсогч уншигч гэж байна. Сонсогч нартай өөртөө хайртайгаараа эх орондоо их хэлтэй гэр бүлдээ хоногийнхоо олцсон 24 цагийг утга учиртай хайр дүрэн зарцуулаарай гэж хэлмээр байна. Яг л бид нар 100 жил амьдрахгүй маш богино цаг хугацаанд урт мөнх амьдрах юм шиг явдаг. Тийм учраас олцсон цаг хугацаагаа хайр дүрэн өнгөрүүлээрэй гэж хүсье. Хаалт ярьсан. Баярлалаа.